За тэгээд шинэ блогоор олцоход маш таатай. Тэгээд бичлэглүүлээ. За тэгээд бичлэгээ дууссан зэрэг. За одоо би өнөөдөр яах гэж бичлэг хийсэн бэ гэвэл миний анхны бичлэг болохоор юу хийхээ би төлөвлөсөн байгаа. Одоо тэгээд юу хийх юм та харцгаагаарай. За тэгээд одоо өнөөдөр би өөрийгөө танилцуулна энэ бичлэгэн дээр. Тэгээд өөрийнхөө бичлэгэн дээр харуулаад мик авсан байдаг байгаа. Тэгээд энэ хаяада тэгээд чиний юу штэ чиний юу хэрэглэн хаяада microphone хэрэглэн và có rất nhiều phòng để cho cái cây đi làm này nó có rất nhiều cái lợi ích. Cái nhà này có một cái миний нэрийг бол оюун сургалтын би одоо 10 настай. Амжилт гибер сургуульд сурдаг. За тэгээд амжилт гибер сургуулийн 5 дахь ангийн 5-ын 2 байна. За тэгээд ер нь бол тэр сургуультай тэр англи хэл үгүй юу тэнгэрээ даваад. Тэгээд математик монгол хэлгээ хүний ингээ үздэг хичээлүүд явна. Тэгээд ямар ч тач энэ бол би тийм газар сураад тийм настай тийм нэртэй дуугүй. Тэгээд ер нь логороо ер нь ямар бичлэг хийх вэ гэвэл би энэ бол баггүй юу тэгээд бодоод бодсон байдгүй байгаа. Тэгээд ямар ч тач нэг шийдвэр гарсан. Ямар шийдвэр вэ гэвэл одоо бид нэр шинэ юу гаргаж болно гэсэн үг. Энэ бол дандаа ганцхан нэгэн ганцхан бичлэг хийгээд хажуугаар нь тэ өөрөө ер нь амар нэг созон бичлэг созон гэж юм төрөл юм бичлэг хийдэг. За тэгээд энэ бичлэг байлаа маш богино хэмжээнд тэгээд танад туслан үзсэн бол subscribe like дараарай. Subscribe хоёроо дахиад мартаад. За өнөөдөр бичлэг дуслаа. Дараагийнхаа влогоор уулзъя. Өнөөдөр миний хамгийн ихний бичлэг байлаа. Баярлалаа. Нэрээ бэлэн мартчих. Эхлэлтийн нэг үг хэлнэ. Гэтэ тэр дараагийн бичлэг